ээж охин хоёр ээлж дараалаад эрдмийн ажлуудаа энэ хорон зулсан тавч хуудгаар нь танилцууллаа. За би бодвол Москвагийн театр урлагийн академийн төгсөгч тэдхийн Бабашка шахуу болсон юм хүн. Тэнд би жүжигчин болсон, найруулагч болсон, магистр хамгаалсан. Аваас урлаг судлалын ухааны докторч болсон. Тэгээ миний түрүүний ажил багш хэлдэг үедээ би яг ажил багш шиг 10 жилийн дараа ярьж байгаа юм байна шүү дээ. Орос дээр хамгаалчаад өөрийнхөө эрдмийн ажлыг одоо 10 жилийн дараа Монгол Улсын газрын багш сургуулиудыг чамд олон доогон бүтээлчтэй монгол хэлээр хамтдаа ярьж байгаа юм байна. Тэгээд миний 2000 онд хамгаалсан докторийн ажил бол найруулагчийн зорьсон санаа буюу режиссерский замысел как процесс гэж сэдвүүний магистрийн ажил бас яг чехийн бүтээлүүдээр хамгаалж ирсэн. Тэгээд чехийн бүтээл гэдгийг ярихын тулд бол бүхэл бүтэн Монгол улсын цаг үеийн нийгмийн хөгжил, эдийн засгийн байдал, боловсролын байдал гэдэг энэ бүх юмнууд орж ирдэг байхгүй юу? Жишээлбэл бүр айгүй хол улсууд тийм ээ. Солонгос, одоо өмнөд Солонгос, Япон. Эдгээр болохоор Чехийг Япончууд нь 25 онд анх орчуулсан. Солонгосууд бүр 1923 онд орчуулсан байдаг. Тэгээ би ингээд одоо хажууд хөршин байж монголчууд яагаад ингэж оройдсон бол манай хамгийн анхны орчуулга бол 1938 онд Шинтөл гэж хүрээний сонин бичиг дээр их зохиолч Дашдоржийн нацагд орж орчуулснаар эх орноо хайрлагч тийм ээ патриот. Нөгөөх нь юу? Хоёр өгүүлбэр байдаг байхгүй. Би энэ жижигхэн бичсэн авторитетаас хараад яваад би шүү. Зарим нэг юм хурд яриад өнгөрчээ. Тэгэхээр энийг уулна шүү дээ. Алдарт Эрдэнэбат хаан Цэвэн Жамсраано гэж хоёр хүний одоо тэр Унгар гаралтай хард орж морж одоо тэр Америкаас бичижсэн Чех рүү тэгээд 26 онд анх Герман Франц руу явсан Монголын анхны 30 хүүхдэд төргээд энэ бүх материалуудыг ингээд онгочоо судлаад яваад байсан. 1918 оны хүрээний сонин бичиг гэж сонин дээр уулна. Одоо Цэвэн Жамсрааны орчуулгаар болно. Бүдүү нэрийн хоёр гэж зохиол нь гарч исэн байгаа хөөгүй. Тэр тэгээ миний ажилд харамсалтай яагаад орж чадаагүй юм бэ гэхээр тэр вэ шүү дээ. Чехэд хард орж байгаа байхдаа Герман руу тэр Германд очсон Монгол хүүхдүүдийг гэр орон шиг юм тойлох тийм үү? Тэд нар ч айл байсан шүү дээ. Ингээ хэсгээр айлууд байсан. Тэд нар чинь өвдөх, хавдах, гэр орноо санах гэдэг аюул олон асуудал байсан. Тэр төрлийн юмнуудын зохицуулж бичижсэн хард орж байгаа захидал дээр байна. Одоо жишээ нь тэр яг хүүхдүүдийн тухай бичиж байгаа. Одоо манай Бурят эрдэмтэн орчуулагч одоо энэ Цэвэн Жамсраанууд бол маш их том үйлийг хийсэн. Тэгээд тэр дурдсан юмнууд дээр нэг Чехийн үйл байдаг. Энд яаж орохгүй гэхээр дурдаад өнгөрсөн учраас эрдмийн ажил гэдэг бол шинжлэх ухааны ажил гэдэг бол заавал нотлогдсон тийм үү? Баталгаан гарч ирсэн юм хийж өгдөг. Ийм одоо юутай дүрмтэй, жаягтай. Ер нь ажил бол монголчуудын нүүдэлчин угсааны амьдралаас ахуулаад тэгээд тэр ардын харилцаа, песний диалог, песний пьес гэдэг энэ оюун багшийн ажлууд рүү түрүүн одоо Гүлэг ажил дээр ярьсан, ажил багш ажил дээр ярьсан тэр 37 наснда нас болсон монгол эрдэмтэн Владимир Цэг гэж юм бол Монголын бүх хэмийг салбараар арьс түүхийг нь одоо археологийг нь, ашиг материалыг нь, этнограф, соёл урлаг бүх юмнуудыг ингээд товчилсан 10 үеийн том бодлогууд байдаг байхгүй юу? Одоо яг тэр археологи. Тэгээд тэрийг чинь ингээд нэг бодлыг гаргаад ирэхэд дотроо өчнөө задраа. Маш олон юм байждаг. Тийм учраас Владимир Цэг бол Монгол судлалд бол хязгааргүй үнэтэй хувь нэмэр оруулсан ийм монголчууд араас нь мэдээж одоо төрөний дурдсан одоо экспедиц гаргаж ирсэн Босны юу тэгээд мэдээж Владимир Цэгийн шав Герасимович энэ олон хүмүүс орж ирсэн. Тэр эдийн чинь юунд одоо нэг
шинэ цаг өнөөдөр 21-р зуунд юм байж байгаа нэг чинь Москвад болоод зүйд авах сайн мэдж байгаа Скородумов одоо мундаг хүн байж байгаа Ламахина гэж байсан бохом болсон. Санкт-Петербургт бол одоо Ира Булганик байж байгаа Дима Носов байж байгаа Маша Петрова гэж. Ингээ Оросын хэмжээнд бол Монголыг судалдаг, сонирхдаг маш олон хэлбэртэй. За ингээд энэ бол 13 дугаар зууны үед одоо малтлагаас олдсон энэ хосны үсэн дээр их хөр хоёрын харилцаа дууны ийм үг болцсон байхгүй юу. Тэр үгэн дээрээс ингээд харахад монголчууд бол ерөөсөө харилцаа дуугаа дуулангаа тоглож идэг. Эннээс өмнөх ухшил юм нь юу байсан бэ гэхээр нөгөө ялангуяа өвлөн өдрөлд бол хот айлууд бол одоо үлгэр туульчдыг аяг их хүлээдэг байсан. Үлгэр туульчд орж ирээд нэг туйл хайлна. Одоо 90 сая хаан харгууч 30 хэдэн мянган шат шүлэг. Ингээд тэр чинь нэг хоног тайлахгүй. Өвөл удал хот айлын ажил багсдаг. Туйл хайлагч нар бол орой яг бэлтэн, хуураа бэлтэн, хоолоо бэлтэн, өөрийгөө бэлтэн, хувц сунраа ингээд засч бэлтэн. Тэгээд ингээд нэг туйлыг бол 7-оос сар 3 сармаар хайлдаг ийм боломжтой манай Монгол хүмүүнд байжээ. За ингэж явсаар байгаад одоо дараагаар нь 1803-аас 1856 онд амьдарчсэн манай говийн ноён тогшоод Данзан Аравжаа. Данзан Аравжаа бол одоо тэр тухайн цаг үедээ бол ийш тийш яваагүй юм шүү дээ. Тэгт чинь бол одоо саран өхөний намтар айлах өргөөтэй театртай. Тэнд нь бороо ордог, цас ундаг, үзэгдлүүд солигддог гэх мэт юм. Гэхдээ тэр нь бол бас нэгэн хэлбэрийн манжийн даргалт байсан Монголын одоо ард түмний эсэргүүцлийн нэг хэлбэр байсан. Тэр манжамнаас бүх юм мэдчихэв. Одоо тэрийг бол энэ 10 хэд үеийн билээ тахилч нэг алтан гэрэл одоо сайн шингэдэг байгаа төрөм бол сайн мэднэ. Тэр арав жахад гэх нуусан юмнууд яаж олдсон, яаж ирсэн, яаж тэрийг одоо өнөө цагийн монголчуудад гаргаж тавьсан. За энэ сэдвээр мөн шинжлэх ухааны докторийн цол хамгаалсан Монгол улсын боловсролын их сургуулийн шинжлэх ухааны доктор, хөвсгөл гэж докторийн ерөөсөө ийм зузаан эрдэнэ ажиллана. Тэрнээр бол удаан дэвтэрлээ орсон хүмүүсээс синхэр дэвтрийг одоо задлж бичиж тэр дэгж жүжиг дэгж ихлэн ингэдэг намтар ингэж хайрлаа гэдэг бүх юмнууд. Тэгээд энэ орос хэл дээр болохоор их сайн 180 бүхгүйш гэх саран хөхөө гэж энэ дуулалт энэ туйл бол драмын театрт нэлээд хэдэн жил өмнө шалтгаан бичснээр мөнхтөрч багш найруулж драмын жүжиг болоод тавьсан. За энэ жүжиг бол одоо дөөр болох хэлбэрээр бүрэн олцсон, зохиол хөгжмөн дууссан. Намтар энэ цомлууд нь бол хөвсгөл багш бас үүнтэй хамтраа бичсэн. Одоо зөвхөн хөрөн мөнгөний асуудалтай ингээд хайгаад явж байгаа. Энэ бол бас хөгжмийн зохиолч нь Батлгэр. Тэгээд 1800 оноос өсрөө шууд цаашаа 20 дугаар зуун гэдэг нь та нар өөрсдөө мэдж байгаа 1921 онд төвшгөл яасан 27 онд одоо Нардон гэж тийм төвчмөл хүрээлийн юмнууд нь ажиллаж эхэлсэн. За ингээд энэ төвшгөл рүү ороод ирсэн бид нар явж байгаад одоо нөгөө 27 оны чи 31 онд намын төв орны тогтоол гарч улсын төв театр болоо. Улсын төв театрт бүтсэн анхны том дуулалт жүжиг бол одоо 33 онд нэг олон улсын театрын фестивальд явж ирчээ. Тэр их амжилттай оролцсон болж байна. Уян нэмхийн харанхуй зэсэг жүжигээр явсан. Тэгээд энэ нөгөө учиртай гурвын суурь их усүр яасан гэхээр театр бол сандаа ноён шараа годын гурван хаамаа гэх одоо тэр хятад угшилтай янз бүрийн тэр 21 оноос хүрээд тоглож ирсэн. Хөвсгөлийн өмнө бол хятадууд манайхаар орж ирдэг юм юу гэх одоо медиа бригад гэдэг юм цөөхөл хөрөлтүүдийн циркийн групп маш их байсан байгаа байхгүй юу. Мотор хөл дээр явдаг шин янгуу үзүүлдэг. Тэдгээр нь гэхдээ дандаа давхар зорилготой Монголын эдийн засгийн, баялагын, улс төрийг тагнуулах гэдэг энэ зүгээр соёл урлагаар дамжиж бас хийж идэг олон давхар юмнууд байж идэг. Энэ бүх юмыг бол одоо хүрээлэн байсан консулын инженер, Оросын консул, Америкийн, Английн одоо пүүсүүдийн том төлөөлөгч нар эдгээр бол бүгд тодорхой зорилго заавартай баян хуур хөгжмөөс ахуулаад яри богдын анхны одоо хуулийн хөгжим, үлээвэр найр хөгжим гэдэг юм бол бүгд цаанаа нэг зорилготой. Энэ бол мэдээж 21 оноос хойш хувьсгал хийсэн
тухайн төр засгийн үеийн удирдлагууд юуг нь олж авсан гэхээр энэ